Сайн байцгаана үзэгчдээ та бүхэндээ энэ орой мэндийг хүргэе. За Монголын хөлбөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн тэмцээний энэ өдрийн 79 дахь тоглолтод бат эхлэхэд бэлэн болсон байна. Яг гол оржээ. Тоглолтын тооны харьцааг нэгтэг болгосон Батбагийн Мөнх Эрдэнэ Орхон клубээс 8 дахь минутанд эхний голыг орууллаа. За лигийн 2023 оны удирлын мэрэгэн бууч Мөнх Эрдэнэ. За энэ өдрөд бол Хорхон клубээс хаврын тойрог эхлээд бол доо гол оруулаагүй байсан шүү. За хаврын тойргийн нь ер нь эхний гол болж ин. Яа Мөнх Эрдэнэ чинь Вестерн дээр нэг хийцэн бахаа. За ингээд ерөөхдөө бол 2 дахь гол нь болж ин доо. Яа хариу гол одоо ороод ирэхийг үсгүй гэж хэлсэн. Тэгээд өстой тэнцээний гол маш удахгүй орж ирлээ дээ Улаангомбагаас. Очир байна. За ер нь энэ өдрөд Улаангомоос тоглохоонд за бас тун дажгүй тоглолтыг үзүүлж байгаа тоглогчдын нэг үл харахгүй. Очир байна. За хаалгач мэрэгэн алдчихлаа. За энэ сөрөг тоглохоонд гарч ирсэн төмөр очир уралдуулаад хайсан. За Уянбаатараас суграа салаа гүйсэн гэ хаалгач урагшаа гарч ирсэн. За энд нь цохол гол орууллаа. Очир байна. Төмөр очирын дамжуулалтаа. Очир байна. За тэгээд тогтох хоёр суучуу да. Гэхдээ тогтох хоёр орж ирээд энэ лавгс руу суучуу да. Чирэгдлээ. За Улаангом 2-1 болголоо. Тэргүүлээд их хэсэг эсрэг 2-ыг оруулсан. Ховны эсрэг 2-ыг оруулсан. Хоёр тоглолтод одоо 2 гол оруулсан хамгийн өндөр үзүүлэлтсэн бол энэ удаа дахин нэг тоглолтод 2 гол орууллаа. Гэтэ нэг үед 2 гол оруулсан тоглолт цөөхөн баг. Ер нь эхний хагас 2 гол оруулсан анхны тоглолт болж байна уу да. За дахиад очир байна. Ярагшаагаа гаргаад өгсөн. Дахиад нэг боломж ин удаа. Яа. За хаалгачийг аргалаад одоо энэ хоос хаалгач шуу гарч ирсэн боловч гэдэг хамгаалагч зай өгөлгүй сайн хөвлөө. За 3-ыг болгоч дөглөө доожр байна. За довтлоонд бол өнөөдрөөс гоё байна. За энэ өдрөл одоо 2-оос 1 тоглолтод 2-оос олон гол оруулааг байгаа. Баг нь. Нэг бол энэ гол хийж чадах юм бол тэгээд яа ингээд 3 минутын хугацаанд дуусчих тоглолтыг дуусгаж эхний үед дуусчих мэдээлээ. Эхний үед Очирваны оруулсан 2 голоор Улаангомбаг тэмдэглүүллээ. За ер нь бол энэ Улаангомоос бас энэ легионерууд ирсээр чөлөө цохилтууд их шигтэй байгаа шүү дээ. Карлос Саврын чөлөө цохилт булангаас өгсөн дамжуулалтаас гол хийсэн шүү. За энэ удаа хаалгач дутуу өрсөн. Асуудалгүй голоо. Сая удаа ялч хаалгач яадаа тэгэхээр хаалгач хүрээд явцсан бөмбөг учраас хотон мотын нэтрийн асуудал бол одоо яригдахгүй. Штавагийн гол болно гэсэн үг. Автгол болно гэсэн үг. Сяат энэ хаалгач хүрээд явсан. Тэгээд Таштава холдуулах гэсэн энэ асуудалгүй гол доо. Таштавагийн автгол гэсэн үг. Яа, 90 тоглолтын эзэн цэгийг тавьчлаа да. Очроо өдрөлийн 7 дахь голоо бүртгүүллээ. Тоглолтын 89 дахь минутанд хэт-трик дөлөөлж за дээдлийн тэмцээний анхны хэт-трикгээ хийж байна. За ингээд ер нь бол Улаангом Сити баг бүтэн 3 оноо авах нь ойлгомжтой болж байна. За гой боломжуудыг алдаад байсан. Тэгээд 7 авар нэгэндээ явж үж байгаа. Тэгээд төгсгөл хийлээ дээ. 4-1 болгосон голоо. Сяваронд Уянбаатар нэг урмаг хөдөлгөё хийгээд асан дамжуулах гэж байгаа юм шиг болонгодоо өгсөн. За инэрлийн дамжуулалтаар учрал гол оруулж байгаа харагдаж байна. Солилцоогоор орж ирсэн учрал тон харьцааг 4-2 болголоо. За инэрл гол дамжуултыг өгсөн. Уянбаатарын араас эхлүүлсэн довтлогоо байсан. За хорхон жуулан потенциал нь байгаа да гол оруулыг үйлж. Өнөөдөр тоглолт нэг л болохгүй л байна да. Эхний дөрөвт бол 6-1-ээр хожижөл байсан. Тэгээд гэрээ явахгүй байна тоглолт. За түгүр очир хаалгач урагшаа гарсныг хараад шууд цохоод үзсэн. Гол! Гайхалтай. Төмөр очир. За энэ ёстой гоё болол шүү. Гаргаа шууд гол хийчлээ. Харагдаж байна. Сайгүй шөгжсөн шүлгийг үлээсэн үндсэн цагт 5-2 харьцаатай Улаангомбаг хожиж Монгол хөлбөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн тэмцээний за сүүлийн тойрогт 2 дугаар тойргийн одоо сүүлийн тоглолтонд
лигийн эхний хожил авлаа. Өнгөрсөн дөрөвт эхний оноогоо аваад байсан бол энэхүү эхний хожил эхний 3 оноогоо авч за дээд лигийн тэмцээний тойргийн тоглолтуудаа хожлоор дуусгаж байна.